За би харин нэлээд тодруулах шаардлагатай зүйлүүд гарч ийн л да. Энэ одоо орон сууцны бодлого бол эдийн засгийн суур тэргүүлэх бодлогуудын нэг. Тэнд банк байгуулах юм уу, орон сууцны ноосог, тоосог хоёроо нийлүүлсэн төрийн өмчит компани байгуулж байгаа юм уу? Нэгдүгээр яг засаглалын хэлбэр нь юу юм бэ? Сан юм уу? Банк юм уу? Төрийн өмчит компани юм уу? Зээлийн батлан даалтын сан өгдөг газар юм уу? Эсвэл зээл өгдөг газар юм уу гэдгийг нэгдүгээрт нь ялгаж хэлж өгөөч. За хоёрдугаарт нь одоо байгаа МИК-ийн тогтолцооноос ялгаа нэг юу юм бэ? Энэ орон сууцны банк буюу корпорацийг байгуулснаар зах зээл дээр орон сууцны үн ханш хөөсрөөд нэмэгдэхгүй байх яг баталгааны юу юм бэ? Энэ суурь судалгааг хийсэн судалгааны баг, судалгааны дүгнэлт байна уу? Жишээлх юм бол бид өхөн ипотекийн зээлийг хямд их үүсвэртэйгээр МИК-ээр дамжуулж олгож байгаа нэг талаа зөв боловч зээлийн хөг бууруулах тусам орон сууцны метр квадратын үн өссөн байдаг. Эрэлт нэмэгдэхээр үн өсдөг. Тэгэхээр эрэлт нийлүүлэлт, зээлийн хүү, зээлийн хүртээмж нийлүүлэлт гэдэг энэ алтан гурвалжингаа авч явахгүй бол наад орон сууцны бодлого чинь нэг тал руугаа хазайгаад хэдэн жилийн дараа хөөс нь хагарахад маш олон Монголын аж ахуйн нэгжүүд дампуурдаг. Үүний жишээ бол Америкийн нэгдсэн улсад үл хөдлөх хөрөнгийн энэ хөөс хагарч ирсэн. Тэгэхээр энэ нэг юм нэг талыг ингэж хит бодсон сонгуульд өгсөн үед энэ иргэдийн хамгийн хэрэлт хэрэгцээтэй байдаг зүйлээр хамаагүй, бодлогогүй, судалгаагүй шийдвэр гаргах нь эргээд урт хугацаанд Монголын энэ эдийн засгт сөргөөр нөлөөлдөг учраас энэ дээр нэг тодорхой хариултыг өгөөч гэж хүсэж байна. Хоёрдугаарт энэ танай энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа тэр суурь судалгааг ер нь ямар багийнхан хийсэн бэ гэдгийг ингэж асууж байгаа шүү. За баярлалаа. За Батанболон сайд хариулъя. За Матрхөө гишүүний асуултанд хариулъя. Тантай ер нь санал нэг байгаа. Тийм учраас энэ хоёр хуулийн төслийг оруулж ирж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ 13 жилийн хугацаанд яг таны хэлснээр энэ ипотекийн зээлийн их усрыг бид нар орон сууц судалтаа авах хүсэлтэд иргэдэд олгосон. 11 их 80 төгрөгийн 144 мянган өрхөд буюу иргэнд олгосон байна. За ингэснээр 2013 онд 1.5 сая байсан орон сууцны метр квадратын үнэлгээ өнөөдөр 13 жилийн дараа Улаанбаатар хотын хэмжээнд ирж байгаа. Дунджаар 1 метр квадрат шинэ орон сууцны үн 4.9 буюу 3 дахин өссөн байна. Өнгөрсөн 13 жилийн хугацааны алдааг дүгнэж үзснээр энэ одоо хоёр хуулийг оруулж байгаа. Бид нар нийлүүлэлт талдаа ерөөсөө одоо зохион байгуулалт хийгээгүй, эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөгүй, дүрм журмыг зааж өгөөгөөс шалтгаалаад саяны алдаа гарсан. Тэгэхээр та асуусан эн чинь банк юм уу, үндэсний орон сууцны корпорац юм уу гэж. Нэг талдаа эрэлтийн одоо дэмжих төрөлдсөн банк байна. Энэ төрөлдсөн банк арилжааны банкудад одоо урт хугацаатай их усүр олох төрийн оролцоотой, төрийн оролцоо нь 34% хүртэлх хувь. Үлдсэн 66%-аас дээш хувийн арилжааны банкуд хөрөнгө оруулагч нар гадна дотны одоо хөрөнгө оруулагч нар орж хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа эзэмшигч болж ажиллах. Үндсэндээ бол бизнесийн одоо олон улсад явагдаж байгаа зах зээлийн зөв зарчмаараа явна гэж ингэж одоо харж байгаа. Нөгөө талд нь үндэсний орон сууцны корпорац нийлүүлэлт талын одоо дэмжихээр бидний өнгөрсөн 13 жилийн хугацаанд гаргасан алдаагаа бид нар одоо энэ хоёр хуулиар засгаж байгаа. Тэгснээрээ ядаж одоо инфляцийн төвшөнд юм уу? Аль эсвэл одоо энэ барилгын материалын одоо импортлогч орн штэ манайх. Барилгын материалын үнийн өсөлтөөс хит давуулахгүйгээр бид нар энэ орон сууцны метр квадратын үн үнэлгээг барих боломжтой юм а гэж харж байгаа. Үндэсний орон сууцны корпорац гэхлээр нэг шинэ байгууллага байгуулахгүй. Өнөөдөр зөвхөн нийслэл Улаанбаатар хотод ихэд төрийн орон сууцны корпорац, нийслэлийн орон сууцны корпорац, Улаанбаатар орон сууцны менежмент, за гэр ороолын бодлого зохицуулалтын газар 4-5 одоо ижил төстэй ийм байгууллагууд байгаа.
200-аас 300 орчим одоо төрийн албан агч нар ажиллаж байгаа. Энийг цомхон хүрээнд үндэсний орон сууцны корпорац болгож, татан буулгаж, давхардлыг арилгаж, нэгдсэн цонхоор харж ажиллахын тулд энэ одоо корпорацийг бас байгуулж байгаа. Энэ корпорацийн гол хийх юм болохоор зээл өгöd авахгүй, батлан даалт гаргах зарчмаар үндэсний аж ахуй нэгж Монгол компаниудыг, Монгол дэд үтсийн компаниудыг, Монгол барилгын компаниудыг одоо дэмжиж явах, батлан даалт гаргах зарчмаар. Яг ямар зарчмаар ажиллаж байна вэ гэвэл өнөөдөр төрд байгаа төрийн мэдээлэлд тодорхой хэмжээнд байгаа нөөц бүрдүүлсэн газрын одоо хөгжүүлэлтүүд дээр бид нар ажиллах боломж болцоотой. Энэ газрыг дэд үтсээр нь тодорхой хэмжээнд хангаж батлан даалт гаргаж үндэсний дунд хэмжээний компаниудыг энд дэд үтсийн ажлыг хийлгэх, барилга угсралтын ажлыг хийлгэх ийм л одоо зорилттой тэнд нь тодорхой хэмжээний батлан даалт гаргах. Нэг үгээр базаж хэлэх юм бол эрэлт нийлүүлэлтийг хангасан, тэгээд орон сууцны метр квадрат цаашдаа одоо өсөхгүй байх магадлал, түрүү хэлсэн инфляцийн төвшөнд юм уу, импортын одоо бараа бүтээгдэхүүний төвшөнд одоо барих ийм л одоо бодлоготой хоёр хуулийн зохицуулт орж ирж байгаа.